дээ. Хуулийн төслийг бол хилцхийг дэмжиж байна. Өнөөдөр Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин дээр нэг томоохон хойш татдаг үзүүлэлт бол энэ дампуурал буюу төлбөрийн чадваргүйлийн асуудлыг танаа бас маш ерөнхий байдлаар зохицуулснаас шалтгаалаад хөрөнгө оруулалт хийж байгаа этгээдүүд аливаа санхүүгийн эрсдэл хүлээхэд яаж энэ дээрс бизнесээс exit хийх вэ буюу гарах арга зам нь тодорхойгүй учраас хөрөнгө оруулалт хийхэд том эрсдэлтэй гэдэг үнэлгээг удаадараа олон улсын байгууллагууд өгч ирсэн. Энэ асуудлыг шийдье гэж байгаа. Тэгээд энэ дампуурал төлбөрийн чадваргүйлийн асуудал гэдэг бол нэг татвар нийгмийн даатгалын үр төлбөрөөс зугтах гэдэг асуудал биш. Тэр хууль бус дампуурал, зохиомжтой дампууралч угаасаа гэмт хэрэг. Энэ өөрөө иргэд бизнес болгон амжилттай байдаггүй. Тодорхой гадаад дотоод нөхцөл байдлаас болоод оруулсан хөрөнгө оруулалтууд болон байгаа компани өөр өөрийг бас багасж идэг. За магадгүй зүгээр тодорхой санхүүгийн шалгуурд дээр хүрээд ирэх юм бол энэ дээр хөрөнгө оруулсан этгээдүүд маань буцааж байгаа хэмжээнд нэрслийг томруулахгүйгээр хөрөнгө авчия л гэсэн санаа. За энэ үйл ажиллагаан дээр шүүхийн оролцоотой хийчихъя л гэсэн санаа. За тэр ажлын байрыг аврая гэсэн санаа. Тэнд ажиллаж байгаа 5 хүн байдаг бол 5 хүнийг ч гэсэн ажлын байртаа нь үлдээе. Илүү дутуу магадгүй чиг үргийг чирж явж байгаа бол тэрийг нь дахин зохион байгуулалт хийж яагаад шийдчихъя л гэсэн санаа. Энэ санхүүгийн эрсдэл өрийн сүлжээг ихсэхгүйгээр шүүхийн оролцоотой байгаа хөрөнгөдийн яг түрүү манай номжимгийн хэлдэг шиг тэгш зөв хуваарлаад дуусгая. Бизнес хийж байгаа хүмүүс бас дараагийн боломжийг олгоё гэсэн үг байхгүй. Тэгээ та хэд маань бас дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна. Хоёрдугаар би бүрэг дурж даргын түрүүн хэлсэн санааг бас үргэлжлүүлмээр маш чухал санаа хэлээд байгаа. Энэ бизнес эрхлэгчдийн хоорондын маргаан буюу B2B дээр үүсэж байгаа маргааныг иргэний маргаан шийдэж байгаа юм шиг явж болохгүй байгаамаа. Манай арилжааны эрх зүй иргэний хууль болон иргэний эрх хэн шийдвэрлэх тухай хууль дээр явж байгаа. Энэ өмгөөлөх солих төдий хэрэг маргаан шүүхтэр зогсдог. Энэ юусоо байж болохгүй. Цаана нь мөнгөний эргэлт буюу цусны эргэлт зогсож байгаадаа ялгаагүй байхгүй хүний. Тийм учраас энэ хариуцлагатай мэргэжлийн оролцогч нар бас гэрээ контракт хийж байгаа учраас энэ өмгөөлөх солиё ч гэдэм үү тодорхой юм маргаан үсгэнгүүтлээ шүүхтэр бүх зүйл нь зогсчдаг энэ байдлаас ангижраад илүү их мөнгө бизнесийн асуудыг мэддэг мэрэгсэн шүүгч нар энэ маргааныг шийдэж өгдөг. Тэнд эрх зүйч гэхээс илүүтэй санхүүчид, нэгтлэн бодогчид нар ажиллаж идэг. Ийм шүүхийг бид нар байгуулж бизнес эрхлэгчтэй тусалмаар байна. Дэмжмээр байна. Тэгээд бас манай ажлын хэсгээс асууя. Яг энэ хууль гарснаар бизнесийн орчин дээр эерэг нөлөө үзүүлэх нэг 5 нөхцөл гэдэг юм уу? 5 эерэг үзүүлэлтийг хийлээч. Яг энэ хууль батлагдаад өгвөл бизнесийн орчинд ямар эерэг өөрчлөлтүүд авчрах вэ? Та бүгд хэлээч. Тэгээ энэ хуулийг бас нэг амьдуулах асуудал төр мэрэгсэн сүүгчээс гадна шүүгчид тусалж байгаа тэр хэрэг гүйцэтгэгчийн асуудал байна. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал биш шүү. Хэрэг гүйцэтгэгчийн ажлыг шийдэхэд бол бид нар судалтай хажуурын танхимын хуулийг зайлшгүй ярих ёстой. Хэрэг гүйцэтгэгчд бол яг компани захирал шиг хүмүүс байхгүй. Бизнес авч явж чадах мэдлэгтэй, ур чадвартай, шүүхтэй харилцах хуулийн мэдлэгтэй. Энэ тал дээр тэр нэхэмжлийн шаардлага гаргаж байгаа хүмүүсүүдийн ирэмбийг зөв тогтоодог, асуудлыг сонсч чаддаг, шийдэл хувьбаруудыг танилцуулж чаддаг хүмүүс байх ёстой. Тэгээ энэ хүмүүсүүдийг хэрхэн яаж бэлтгэх үү, чадварчуулах уу? Энэ дампуурлын эрх зүйг өрн нөлөөтэй ажилуулахад хамгийн чухал хүний нөөц нь эндээ байгаа. Тэгэхээр энэ дээр ямар бодлогын асуудал байгаа вэ? Бас ажлын хэсэг нэг бас хариулж өгөөч. За доод ирэмбийн болон дээд ирэмбийн нэхэмжлийн шаардлагууд байгаа. Энэ дээр манай татвар нийгмийн даатгалын хамгийн түрүүнд аавна гэдэг байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагч нар бид нар бол энэ төрийн дараанаас араас нь бид нар хөрөнгөө татах энэ ажиллагаа явах юм бол бидэд Монгол улсад хөрөнгө оруулалт хийхгүй л гэж байгаа байхгүй. Яг шуулуух ярихад. Тэгэхээр энэ За энэ дэрийн 4-р микрофон ажлын хэсэг албан тушаал нэрээ хэлээд хариулаарай. За хууль зүйн дотоод иргэн дэд сайд мөнх эрдэнэ их хурлын гишүүн сайн зэрэг асуултанд хариулъя. За үнэхээр бас энэ хууль бол энэ хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа томоохон шинжилгээг агуулсан ийм хуулийн төсөл байгаа. Төлбөрийн чадваргүйдэл гэсэн энэ том цогц ойлголтын нэг жижигхэн хэсэг болсон дампуурлал гэсэн агуулгаар өнөө хүртэл энэ харилцааг зохицуулж ирсэн бол бид өргөн агуулгаар нь энэ таны түрүүний бас хэлсэн энэ бизнес эрхлэгчд боломж олгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах энэ чиглэлээр энэ концепт засгийн газраас боловсруулж оруулж ирсэн байгаа. За тэгээд таны хэлсэн тэр асуусан 5
давуу талаас ярих юм бол энэ бол өөрөө одоо төлбөрийн чадруудыг эрт илрүүлснээрээ одоо бас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бодит боломжийг, хуулийн этгээдийг аврах тэр боломжийг энэ хуулийн төслөөр бий болгож байгаа. За үнэхээр бас одоо боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд авлагатай нэхэмжлэгчдийн шаардлагыг хангаж одоо оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хохирохгүй байх, баг хохирох энэ боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. За энэ ингэснээр бас өрийн гинжин хэлхээ үүсгэхээс сэргийлж за нэг этгээдийн төлбөрийн чадваргүйгээс шалтгаалan олон иргэн хуулийн этгээд тохирохоос сэргийлж өгч байгаа ийм давуу талтай. За эцсийн бас нэг гол зүйл бол энэ хөрөнгө оруулалтын эцсийн одоо энэ эрх зүйн орчин сайжирснараа цаад дагуулгаараа бас энэ одоо бизнесийн орчин сайжирч зээлийн хүүнээс авахгүйлаад энэ бизнес эрхлэх орчин сайжрах юм одоо үр дүн гарна гэж үзэж байгаа. Дэлхийн банкнаас 2003-аас одоо 2020 оны хооронд явагдсан Doing Business индексийн одоо 10 шалгуур үзүүлэлтийн нэг болсон тэр одоо төлбөрийн чадваргүйдлийг зохицуулах энэ шалгуур үзүүлэлтээр манайх одоо дэлхийн улс орнуудаас сүүл мөшгөж байгаа 154-р байранд байгаа. Одоо энэ шинээр хэрэгжиж эхэлж байгаа одоо бизнесийн бэлэн байдлын индексийн эхний 10 бас ялгаагүй 10 одоо шалгуур үзүүлэлтийн нэг нь энэ одоо төлбөрийн чадваргүйдлийг хэрхэн зохицуулж байна гэдэг байна. Тэгэхээр бид энэ хөрөнгө оруулалтыг сайжруулах дотоод гадаадын аль алинд хамааралтай. Энэ хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах, нөгөө талаасаа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах, боломж олгох энэ одоо эрх зүйн орчныг бүрдүүлээд гэвэл энэ хуулийг баталж гарахгаас одоо өөр арга байхгүй. Энийг бол одоо хөрөнгө оруулагчдын эрхийг шаардж байгаа, зах зээлийн орчинд шаардж байгаа. Тийм учраас одоо цагаа болсон ийм одоо зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл орж ирсэн гэж одоо хэлье. За баярлалаа. За сайн зэрэг гүшин тодруулъя. За баярлалаа. Тэгээд ерөн хуулийн төслийг хилцэх явчих гэсэн олон нийтэд бизнесийнхэнтэй бас сайн ойлгуулж өгөөрэй. Тэгээд аливаа ямиг зүгээр нөгөө монголчууд хэлдэг дээ хоёр чихнээс өөр хэмгүй болтлоо. Найз нөхдийнхээ итгэлийг алдаж явахаасаа илүүтэйгээр байгаа эрсдэл үүссэн. Таны оруулсан 100 төгрөг одоо 80 төгрөг дээр хүрчээд байна. Миний оруулсан 100 төгрөг бас 80 төгрөг дээр л хүрчээд байна. Битүүрийн нийлжсэн 200 төгрөг одоо бизнес хийх явцад 160 төгрөг болтлоо эрсчээд байна. Энийг хэрхэн яаж хоёлоо татвар нийгмийн даатгалынхаа үр төлбөрийг төлөөч юм уу? Эсвэл тэр банкны зээлээ төлчөөд үлдэгдлээ яаж одоо зохистой хэмжээнд хуурлаад гарах вэ гэдэг зүйлийг л энэ итгэлцлийг л авч үлдэх гээд байгаа. Тэгэхээр энэ ингээд энгийн бизнес гэдэг чинь дандаа танилуудын хооронд байдаг. Дандаа итгэлцэл дээр явж идэг. Бие биенээ сайн мэддэг хүмүүсүүдийн хооронд явж ийснэ. Энэ хууль эрх зүйн процесс байхгүйгээс болоод бие биенээ бүр ингээд үзэхгүй болтлоо муудалцж штэ. Тэгээ энэ процесс дээр шүүхийг ашиглаж байна. Шүүхийн нэр хүн дуунаад байна. За баярлалаа.